but I don't own nothing at all. Сайн байцгаана уу? Мэдээний өрөөнөөс зөвлөмжийнхаа 8 дахь дугаарыг та бүхэнд хүргэж байна. Энэ удаа цөмөрөө сэтгүүлч хардах хэрэгтэй юу гэдэг сэдвээр ярив. Надад нэг асуулт байна. За. Сэтгүүлч хардах хэрэгтэй юу? Тэрийг хэлмээр байна. Чи дураараа л Сэтгүүлчид бид ярьж бичдэг шүү дээ. Бид хардах хэрэгтэй, хардах эрхээ эдэлж байна гэдэг. Тэгвэл үнэхээр хардах эрх бидэнд байгаа юу? Жишээ ярив. Нэгэн одоо их сурвалж шүгэл үлээгч танаа редакц руу эсвэл таны одоо гар утас руу залгаад танд мэдээлэл өглөө гэж бодъё. Тэр мэдээлэл нь нэгэн эмнэлгийн эмчнэр өвчтнүүдтэй эмшиг хэлбэртэй хор өгж байна гэдэг мэдээлэл байлаа гэж бодъё л да. Энэ тохиолдолд та яах вэ? Ийм мэдээлэл ирлээ, ийм байж болцсохгүй байна. Бид ингэж хардаж байна гэдээ олон нийтэд мэдээллийг хүргэж болох уу? Болохгүй. Харин энэ тохиолдолд таны хийх ажил бол тэрхүү мэдээллийг олон нийтэд хүргэх гэж яарах биш, үнэн бодиттой эсхийг нь баталгаажуулах гэж оролдох нь сэтгүүлч хүний үйл ажиллагаа юм. Мөн та бодоод үзээрэй. Яагаад тухайн хүн ийм ноцтой мэдээллийг холбогдох байгууллагт нөхөхгүйгээр танд болон танаа редакцид өгсөн юм бол. Тиймээс шаардлагатай тэр холбогдох байгууллагт нь мэдээллийг өгч асууж лавлах нь зүйтэй. За өөрөөр хэлбэл сэтгүүлчид бид хардах эрхгүй, харин таамаг дэвшүүлэх боломжтой. Дэвшүүлсэн таамгаа мухарлах үүрэгтэй. Үүнийхээ дараа олон нийтэд мэдээллийг хүргэх нь бидний ажил юм. Танаа байгууллагт мэдээлэл ирлээ, ирсэн мэдээллийг та бүхэн таамаг дэвшүүлж баталгаажуулах гэж сэтгүүлцэн боловсруулах үйл ажиллагааг хийлээ. Энэ бол сэтгүүлч таны хийх ёстой ажил бөгөөд үүрэг юм. Эс тэгвэл таны хийсэн ажлын дагуу аль нэгэн байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хор хохирол учрах, аль эсвэл хувь хүний амьдралд томоохон асуудал бэрхшээл бий болж болох юм. Мөн та өөрөө ч эрсдэлтэй байдалд орно. Тиймээс таамаг дэвшүүлж эхэлсэн бол түүнийгээ аримтаар баталгаажуулж, мухарлаж түүнийхээ дараа олон нийтэд хүргэж ажиллаарай. Баярлалаа. Баярлалаа.